Нэгд тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэх худалдаа бол жирийн нэг бизнес биш. Энэ нь олон 10 жилийн турш улс төр шинжилгээ ухаан, хэвлэл мэдээлэл, нийгмийн сэтгэл зүйд нэгэн зэрэг нөлөөлөлөд тогтоож ирсэн асар том систем байна. Тамхины лобби гэдэг нь энэ системийг хамгаалж ашиг орлогыг хадгалах зорилготой нөлөөллийн далд механизм гэж ойлгож болно. Тиймээс хэд хэдэн үе шаттай явагддаг энэ лобби хэрхэн явагддаг талаар товчхон дурдъя. Юун түрүүнд тэд эргэлзээ үүсгдэг. Үүнийг үннийг бүдгэрүүлэх урлагч гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тамхины лоббигийн хамгийн хүчтэй зэвсэг нь худал мэдээлэл биш, харин эргэлзээ төрүүлэх тактик юм. Тэд шууд тамхи хоргүй гэж хэлэхгүй. Харин бүрэн нотлогдоогүй, илүү их судалгаа хэрэгтэй, электрон тамхи бол аюулгатай, тамхинаас гарахад тусалдаг гэх мэт мэдээллийг илүүтэй түгээж хүмүүсийг эргэлзээнд оруулдаг. Ингэснээр хүн бүхэн идэхгүйч бүрэн татгалздаг ба энэ хооронд хэрэглээ нь үргэлжсээр байдаг. Хоёрдугаарт дүрээ хуригчид буюу урд фронтын тоглогчид. Тамхины лобби бүлэгл өөрсдөө ил гаргах нь ховор, бараг л ил гарахгүй. Харин тэд тамхигүй ирээдүйн төлөө туршил дадлаа өөрчлөлт хийх зэрэг аль бие усны иргэдийг хамгаалж байгаа мэт төөрөгдүүлсэн байгууллага замаар зүсээ хаврдаг. Ингэхдээ хуурамч инфлюенсеруудыг хөлсөлж өөрийн мессежийг урдч чиглэлээр дамжуулан хүчтэй түгээж олон хүнд хүргэдэг. Үүний үр дүнд энэ нь компани сурталчилгаа биш, харин нийгмийн дуу хоолой мэт харагдаж хүмүүст илүү хялбараар итгэл төрүүлдэг, бац таалагддаг байна. Гуравдугаарт улс төрд нөлөөлөх далд механизм. Тамхины компаниуд зөвхөн хэрэглэгчтэй биш, бодлого боловсруулагч, хууль тогтоогчдод нөлөөлөх замаар ажилладаг. Тамхины хэлтийн тухай хуулийг гацаах, удаашруулах, татвар хязгаарлалтыг сулруулах, шийдвэр гаргагчид нөлөөлөх, тэдгээрийг хахуулах зэрэг шууд бус аргаар хараат бус байгууллагуудаар дамжуулан зорилгоо хэрэгжүүлдэг. Энэ ажиллагаа нь хэл харагдахгүй ч хамгийн хүчтэй нөлөөтэй хэсэг нь байдаг. Дөрөвдүгээрт эсрэг талыг гүтгэх буюу анхаарлыг сарниулж үннээс холдуулах тактик. Тэд тамхины эсрэг байгууллага эсвэл хууль санаачлагчдыг бизнесийн орчныг боомлж байна, хүний эрхийг зөрчиж байна, хууль санаачлагчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэтээр харлуулж гүтгэлэг тараадаг. Ингэснээр асуудлын гол утга болох эрүүл мэндийн эрсдлийг бизнес хүний эрх хэрэгчлөө гэсэн сэдвүүдээр сарниулж маргаан болгон хувиргадаг.